Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхэн од мөндөр сувг уран зохиол тайртай үзэгч сонсогчдоо сайн сайхны хүсэн мэдчилж байна. Цэнгэл Баяр миний бэлтгэн хүргэдэг дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, мөн од мөндөр радио 83.307 гэсэн хост телевизээр та бүхэнд хүрч байгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи, за мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн дугаарт бүгдээрээ шүгшиний гайхалтай хоёр өгүүлэлгийг хамтдаа сонсно. Тэгэхээр шүгшиний бичлэлт болохоор маш тийм эгэл энгийн амьдралаас гайхамшигтай тэр ёс суртахууны гүн санаатай тэр зохиолуудаа гаргадаг. Тоцгоны жирийн хүмүүсийн амьдралаас маш гоё философик бичдэг, үг яриа нь энгийн, ийм гоё амьтаа бичдэг зохиолж байгаа. Тэгэхээр өгүүлэлгүүд нь бас сонсоход их тухтай байдаг. Хамтдаа сонсъё. Зохиолч Шүгшин. Нар өвгөн бүсгүй 3. Бадрагийн орчуулгаар. Хэдэн өдөр халуун шатаж газар дэлхийгээр үл барам ургаамод хүртэл цонож хөлийн дор хатсан өвс шажигнах нь тодхон дуулдав. Гагцхүү үдэш тийшээ жаахан сэрв орно. Орой сэрв ормөгцө ихээ настай нэг өвгөн түргэн урсгалт катун голын хөвөнд очиж ямагт нэг газар нэг их дархины хажууд суугаад нар өдөр ширтэх бүлгөө. Нар уулын цаад руу тонгоохыг үзвэл бүрч том улаан харагдана. Тэр өвгөн төмөн үрчлээ болсон хатангар хар хүрэн гараар өвдгөө тулаад огтхон ч хөдлөхгүй суух юм. Нүүр нь мөн л их үрчлээтэй, нулимс гүйлгэнсэн сулхан нүдтэй, нарийхан хүзүүтэй жижигхэн буурал толгойтой ийм нэг өвгөн. Хүүх сатийн цамцны цаанаас туранхай дал мөрн ёрдох юм. Өвгөн нэг өдөр өнөө газраа сууж байтал нэг хүн ирж "Сайн байна өвөө?" Өвгөн толгой дөхөв. Хавтгай чимдан барьсан бүсгүй ирж хажууд нь суугаад "Өвөө, та амарч суугаа мó?" Өвгөн мөн л толгой дөхөж "Амарч байна хүү минь." Гэхдээ бүсгүй рүү харсангүй. "Өвөө, таныг хуулж болох уу?" "Тэрний үгсүүгүү дээ. Таныг би зурж болох уу?" Өвгөн хэсэг дуугүй сууснаа нар өд харж сор муусгүй улаавтар зохио нэвчин "Би ч надаа их муухай өвгөн шүү дээ." "Хаанаас та? Та чинь сайхан өвөө штэ." "Тэгээд би ч одоо бас өвчин хуучтай хүн шүү дээ." Өнөө бүсгүй өвгнийг их л удаан ажиглан харж байснаа өвгний хатангар хар гарыг аяархан ийлж "Үгүй ээ өвөө минь, та тун сайхан өвөө байна." Өвгөн үл мэдэг мушилдсан гинэж "Тийм юм бол одоо зурдаа." Бүсгүй өнөө хавтгай чимданаа нэв. Өвгөн алган дороо хань ялгаж "Хот их уу?" "Тийм ээ, хот их." "Зураг зурлаа гээд шан хөлс авдаг үддээ." "Байдлаасаа болно. Сайхан зурх юм бол шан хөлс авдаг л юм." "Тэгвэл сайн зурхыг хичээ дээ." "Хичээе өвөө." Тэд чимээг болов. Өвгөн аанайл нар өд харж суун. Бүсгүй өнөөхөө өвгнийг хажуугаас нь зурж суух зуур. "Өвөө, та эндхийн хүн үү?" "Энэ нутгийн хүн." "Бөөр энд төрсөн юм уу?" "Энэ нутагт." "Та одоо хэд хүрч байна?" "Нас уу? 80." "Оо, нэрэн их нас шүү." "Чи хэдтэй вэ?" "Би 25 настай." Яасан сайхан нар вэ? Бүсгүй учрыг сайн ойлгосонгүй. "Ямар байна гэж?" "Нар ямар байна гэж?" "Том." "Гэхдээ ер нь энэ их сайхан нутаг байна шүү." "Энэ ус ч гэсэн сайхан шүү. Тэр цаад иргэн тэнд
Өө тийм байна. Нэрээ сайхан харагдчих шүү. Улаан цусаар бодож өргсөн юм шиг. Нэрээ тийм байна гэж хэлэхдээ бүсгүй голын цаад эргүүд харав. Нар алтай уулын оройд хурч алсын хөгцөн хэр униар дотор алгуурхан шингэв. Нар уулын цаагуур улам суух тусам уулын зураг байдал нь төдийчнээ тодорх юм. Нар уул хоёр улам ойртон нээж байх шиг харагдана. Энэхэн үес гол уул хоёрын дунд орших хүндий дулаавтар гээгээ аажмаар тасраад түүний дээгүүр уулын дүнсгэр сүүдэр нөмрөв. Нар бурхан химээх шавх хянганы цаагуур бүр далд ороход намин тэнгэрт хурц шаргал туяа татав. Тэр хурц туяа нэг хэдий болоод замхрав. Гэвч тэнгэрийн хаяанд гэгээ татсаар л байх юм. Нар жаргаваа гэж өвгөн санаа алдав. Бүсгүй ч мөн зураг цаасаа хайрцагтаа хийв. Ингээд голын эргээр бяцхан долгион хэрхэн шалжигнах чимээг чагнан суув. Хөндийд өтгөн бөөм манан татах юм. Хажуугийн ойд ямар нэг бяцхан болжмор шулганан жиргэнэ. Гэтэл голын цаад эрэг дээрээс мөн хариу жиргэх дуу сонсогдно. Сайхан байна шүү гэж өвгөн аяархан өгүүлв. Гэвч өнөө бүсгүй дотроо өөр юм бодож суусан юм. Мөд удахгүй алс холын хайрт хоттой буцаж харих болно. Олон зураг зурж харна. Энэ өвөөгийн хүргийг зураад харна. Гэтэл тэрний найз болох жинхэнэ авьяас бэлэгт нэг зурагчин үзээд бас л атраа үрчлээ болсон өвгөн зураад ирээ юу? Ямар хэрэгтэй юм бэ? Сибирь нутаг гэдэг бол цагуурын хувьд догшин ширүүн тентхийн улс ажил их хийдэг. Хүн болгонд л илэрхий штэ. Энд чи өөр юу байгаа юм бэ? Юугийн зурдгийн гэж гарцаагүй зэмлэх болно. Бүсгүй өөрийгөө тиймч гойд авьяастай хүн биш гэдгийг мэднэ. Гэвч энэ өвгөн хичнээн их бэрхийг үдсэн болоо. Энэ гарын харал та. Бөөн атраа үрчлээ. Яадгийн зургал хэрэгтэй гэж бодно. Өө, та маргааш энд ирэх үү? Ирнэ. Бүсгүй тосгон руу явв. Өвгөнч жаал сууж байгаад бас харив. Өвгөн гэртээ хараад пишингийн яроолд томоотой сууж, хүүн хэдийд ирж, оройн хоол хэдийд идэхийг хүлээн. Хүүн өдөр болгон л их л ядарсан янзтай сэтгэл дундуур гэртээ ирдэг юм. Бэрэнч ялгаагүй дээ. Яагаад ч юм сэтгэл дундуур л явна. Ач үрс нь өсөж том болоод хот газар явцгаас учраас тэднийг эзгүйд гэрийн дотор их л уйтгартай суудаг юм. Оройн хоол болов. Өвгөн ширээний өнцөгт суугаад сүүнд тал хөөрүүлэн хольж идэв. Чимээ гаргахгүй хичээн их л болгоомжтой халбагдана. Тэд цөмөрөө таг дуугаа сууж хоолоо идэцгээгээд ор дээрээ засцгаав. Өвгөн ханзан дээрээ авиран гарч хүү бэр хоёр нь хоймрын өрөөнд оров. Нэг ч үг ярилцсангүй. Гүй ер нь юу ч ярих втэ. Ярдгаа аль хэдийнэ шавхан барсан юм чинь. Маргааш оройн өвгөн бүсгүй хоёр бас л голын хөвөөнд өнөөл том дархны дэргэд суув. Бүсгүй өвгний хүргийг таталхан зурж суухад өвгөн нар өдө харсан хэвээр ярих юм. Гэмгүй сайхан аж төрж явсан. Барагтай муу явлаа гэх юм бол ёстой нүгэл болно. Би муучаан хүн. Ажил гүйдсэн цаг над өрөвгүй шүү. Миний хідэн хүү зүүн муучаан. Дайн байлтаа 4 сайхан хүүгээ алдчихсан юм. Одоо 2 хүү бий. Би нэг хүүгийнтэй байдаг юм. Степан гэдэг юм. Нөгөө Ванька хүү маань хотод бискт сурдаг юм да. Барилгын даам бол юм гэсэн. Яахав гэмгүй сайхан сууцгаач байна гэж загтал ирүүлдэг юм. Манай энд ирж хэд хоноод явсан. Өө нач үрс гэвэл их олон, цугаараа над их хайртай. Харин ач нар маань цөм хот газар тарж явчихад их муу байна. Өнөө бүсгүй өвгний гарыг зурах гэж твдэн цуглдан байн баллна. Өвөө,
Аж төрөх гэдэг бэрх байсан биз дээ? Гэт санамсаргүй дугартал өвгөн гайхсан мэт. Яагаад бэрх гэж? Аятайхан сайхан амьдарч явлаа гэж би яриад байна шүү дээ. Нөгөө хөвгүүдтэй таяг харамсдаг уу? Хар буулгүй яах вэ? Тийм дөрвөн сайхан амьтнаа алдаж орхих гэдэг наадан биш шүү дээ. Энэхэн үес бүсгүй тэр өвгнийг өрөвдөж байгаа буюу түүний тийм амгалан тайван байгаад гайхаж байгаа аль болохоо мэдэхгүй байв. Нар бас л уулын цаагуур орж бас л цагаан гэгээ татав. Маргаашч. Тэнгэр айгуудхэндээ. Өвгөн дуурахад бүсгүй цэлмэг хөх тэнгэрүүд харж. Яагаад? Миний хамаг би янгнаад л явчихлаа. Гүй өвөө, тэнгэр сайхан цэлмэг байна штэ. Өвгөн дуурсангүй. Өвөө, та маргааш ирэх үү? Харин яадгийн бол. Би нэг л янгнаад байна. Бүсгүй цамцны халааснаас шар судалтай цагаан чулуу гаргаж. Өнөр өвөө, танаа энд ийм чулууг юу гэж нэрлэдэг юм? Өвгөн уулын тийшээ ширтсэн хിവэрээ. Ямар чулуу? Бүсгүй чулуугаа сар байсанд өвгөн эргэж харалгүй алгаа тосон аваад. Ийм чулуугүй гэж нэг харахчаа болж хатангар хар хуруу гартаа өнхрүүлэн үзснэ. Цахиур байна. Дайны жил зурулгалдахгүй энэ үнгээр л гал гаргаж байдаг байсан юм. Бүсгүй дотор нэг хачин сэтгэл төрж гайхаж хоцров. Энэ өвгөн сохор юм биш үү гэж санагдав. Ингээд үгч хэлж чадсангүй таг дуугүй болж өвгний хажуугаас ажиглан харав. Цаадах нь өнөө наран жаргасан зүг ширтсээр л суух юм. Их л тайван, их л бодлого тавин суугаалтай юм. Тэгснээ Энэ чулуугаа. Цахиур янз янз байдаг юм да. Дотроо ямар нэг толбтой тув тунгалаг цагаан цахиурч байдаг юм, өндөг шиг ёор өндөгнөөс ялгарахгүй идэж байдаг юм. Бас яг шаазган өндөг шиг бөөрөөрөө бидэртэй ээж байна. Бас мөн нэг тэм цоохор бидэртэй мөртөө хөх бухан адил хөв цахиурч бас байдаг юм. Өнөө бүсгүй өвгнийг ширтсээр авч таа чи хараагүй хүн юм биш үү гэж зүрхлэн асуусангүй. Харин өвөө, танаа гэр хаана вэ? Энэ ойрхон. Энэ Иван Колокольниковын байшин гэж голын хөвгөний нэг байшин гэж заав. Цаадах нь Бидарьевих. Тэр дараа нь Вологитиних. Тэгээд Зиновьевих. Тэгээд тэр цаадах нарийнхан гудамжинд л манайх байдаг юм. Чи хэрэг болвол очоорой л доо. Манай ач нар байхад манайх их зугаатай байдгийн. Баярлалаа өвөө. Явъя да. Би өвдөд байна. Гэж өвгөн босож уулын нарийнхан зөргөөр ороод явчихав. Өвгнийг өнөө нарийн гудамжаар тойроод орон ортол нь бүсгүй хойноос нь харсаар байв. Өвгөн нэг ч удаа бүдчихсэнгүй, нэг ч удаа саатсангүй. Газар шагайсаар ааж ухан яваад харчихав. Арай ч бас таг сохор биш юм байна. Гүй яг юу ер нь хараа муутайлгүй юм гэж бүсгүй бодов. Маргааш нь өвгөн голын хөвөнд ирсэнгүй. Бүсгүй ганцаараа сууж өвгний тухай бодол болов. Энэ өвөгийн амьдрал тийм ингүүн, тийм юртийн мөртөө бас ингүүн бус ихээхэн утга учир төгөлдөр явдал зөндөө байсан биз. Нар бол мөн л ингүүн мандаж, ингүүн жаргадаг. Гэтэл нар чинь ямар гайхамшигтай зүйл вүлээ те гэж бүсгүй бодоод өнөө зурсан зургаа ширтэв.
тэрэнд тунч гунигтай байв. Уг нь нөгөөдөр нэрсэнгүй, нөгөөдрийн мар гарч ирсэнгүй. Бүсгүй тэдний гэрийг ирэхээр явав. Гэрийг нь олов. Төмөр дээвэртэй том гэгчийн байшинтай нэг айлын хашааны болонд 50 иргэм насны овор том биетэй тариачин эр сарвч дотор нарсан банз харуулдаад байж байв. Сайн байна уу? Тариачин эр бие цэглэн бүсгүйг сүрхий харснаа том гараар духны хөлсийг арчин толгой дахиад. Сайн. Танаас нэг юм асуух гэсэн. Энд нэг өвөө гэсэн нөгөө хүн нэх хачин сэрдэхийн ширтгэд бүсгүй дууга болов. Тийм. Байсан. Одоо харин оронг нь хийгээд л байж байна да. Бүсгүй алмааран гоцорч. Тэр өвөө нас барчихсан юм уу? Тийм ээ, нас барсан. Нөгөө хүн тонгойж өнөө банзаа хэд харуулснаа бүсгүйг харж. Чамд уулзах хэрэг байсан юм уу? Тийм. Би зургийг зурж ирсэн. Тийм үү. Бүсгүй зогсож. Ингээд тэр өвөө хараагүй байсан уу? Тийм ээ, хараагүй хүн байсан. Тийм болоод удсан юм уу? 10-аад жил болсон юм уу да. Яасан бол? Зүгээрээ. Бүсгүй хашаанаас гарав. Гудамжнаа гараад торлогон хашаа түшиж зогсоод уйлав. Бүсгүй өвгнийг ихэд өрөвдөж байв. Тэр өвгний тухай өгүүлж хэрхэвч чадаагүйдээ нэн харамсаж байв. Гэвч хүний амьдрал гавьяанд ямар нэг гүнзгий утга нууц байдгийг олж мэдрээд энэ талаар хэдий гадарлаагүй ч гэсэн хавьгүй ухаан суусан юм шиг болов. За, энэ өгүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. За, шүгшээний бичлэлт нэг ийм гоё онцлогтой байдаг. Маш тайван. Зүгээр л энгийн. Ер нь ихэнх зохиолынх нь одоо энэ өгүүлэгдээд байгаа баатрууд нь дандаа бодит хүн байгаад байдаг шүгшээний зохиол дээр. За, дараагийн өгүүлэг өгүүлэг гэсэн шүгшээний өгүүлгийг уншина. Баабрын орчуулгаар, нийтлэгч Баабрын орчуулгаар. Зохиолч шүгшийн өгүүлэг. Иван Петинийг авгаанд хаяад явчихжээ. Ердөөл ном зохиолд гардаг шиг цэргийн дарга дагаад талиж өгсөн юм гин. Холын тээврээс буцаж ирээд тэргээ хашаанда тавьчихаад гэртээ орж иртэл ширээн дээр нь нэг бичиг байх юм. Ивана, намайг уучлаарай. Чам шиг гойдолтой цаашаад амьдарч чадахгүй нэ. Намайг хайсны хэрэггүй шүү. Людмила гэд биччихэж. Нүсэр биетэй Иван гэр дотор хооч тойруулж харсангүй. Тархин дундуура татуулсан юм шиг сандал дээр лаг хийн суулаа. Энэ бол тоглоом шоглоом биш, үнэн явдал гэдгийг шууд ухаарсан юм. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On-Time технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь On-Time-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл Тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин On-Time-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл On-Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраасаа авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа On-Time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Иван амьдрал тохиолдох юу ч дэсэд өнгөрөөж чаддаг боловч энэ удаа даанч барсангүй. Зүрх нь өвдөг шиг болов. Зовлонгийн далайд живжээ.
Эгээл уйлчихсангүй. Юм бодъё гэж мэрийсэн боловч болдгүй шүү. Гагцхүү зүрхэн шимшрэн өвдөх юм. Ийм л юмтан байж дээ гэсэн бодлол тодоос тод зурайх юм. Санаанд нь өөр юу ч орсонгүй. 40 хүрч яваа Иван хөдөөгийн хүн гэхэд хэтэрхий халдсан, наснаасаа илүү оворж харагддаг ир юм. Дүнсгэр дуугүй зан нь сэтгэлд нь дарамт болж байсангүй. Гагцхүү хүмүүс л тэрнийг дэвэргэн ярьдаг нь тиймэрхүү санагддаг юм. Эр хүнийг хөгжөө нарийнтай эсэх, урангой ярьж чаддаг үгүүгээр нь үнэлдэг юм гэдгийг мань хүн хизээж ойшоож явсангүй. За яах вэ гэж тэрэнд мөнөх Людмила хэлдэг байсан юм. Харин энэ үг Иванд бүрч их таашаагдана. Гүй гэлээгээд ямар хариу дуурах юм биш. Би гэрээзэн байлаа гэд хамгийн гол нь биш гэж дотроо боддог байв. Гэтэл үнэн хэрэгтээ цаадах нь тэрний найланхаа биш дүнсгэр занд нь гонсоод явдаг байж л дээ. Чухам юу болсныг Иван сүүлд нь мэдсэн юм. Сангийн аж ахуйд сахилгаан станцын монтажлахад туслахаар нэг дараахтай хэдэн цэргүүд ирсэн юм. Тэд ердөө 7 хоногт монтажлж дуусчаад яваад өгсөн юм. Харин дарга нь далимд нь бас өөртөө гэр бүл монтажлаад авчилтээ. 2 өдрийн турш Иван орох байх газраа олж ядав. Жаал балгаж үдсэн чинь уламж дор юм болов. Тэгэхэр нь боллоо. 3 дахь өдөр нь Райны сонинд нийтлүүлэх санаатай өгүүлэлэг бичиж гарав. Гомдлоо гаргаж бичсэн өгүүлэлэг нилээдэг тэр уншиж байсан юм. Гэхдээ юу н ингэж болдгийм болов таминэ гэж хүмүүсээс асуухаар шийдсэн юм. Тэгээд тэр өгүүлэг гэж гарчиглаад бичиж гарваа. За нэг ийм юм боллоо. Гэртээ хүрээд ирсэн чинь ширээн дээр нэг бичиг байж байна. Юу бичсний тоочоод чи яах вэ? Намайг сүрхийл хочилсан байна үлээ. Хамгийн гол нь байна. Би тэрнийг яагаад ингэснийг мэдэх юм чинь. Амтд тэр хүүхнийг нэг хинчвлээ да нэг жүжигчэнтэй их адилхан юм гэж дэвэрэгдэг байсан. Гү ямар ч жүжигчин билээ дээ мартчихаж. Хэн нэгэнтэй төстэй юм гэхээр л нохоо бөөс шиг үсчиж байх хэрэггүй гэдгийг тэр тэнэг ухаарсангүй л дээ. Чи тэрнтэй адилхан байна л гэхээр нөгөөдг чинь бүр хөөрчгдөг байсан. Гү хэрвээ жишээ нь нэг хүн намайг чи Гитлертэй адилхан байна гэж хэлэх юм бол би буу шүүрч аваад л хажуудаа байгаа улсыг хянаж гарах хэрэггүй, няхаж гарах хэрэггүй аа. Намайг фронтод байхад нэг тийм дуураймал Гитлер байсан. Сүүлд нь тэрийг ард тийш нь хөөж орхисон доо. Манай эхнэрт юун төрөнд хот орох шаардлага гарсан хэрэг шүү дээ. Тэгээд тэнд нэг жүжигчэнтэй адилхан болохын улс олж харна гэд бодоод байгаа юм байх та. Ястаа тэнэг байгаа биз. Царайгаа жаал гайхуулах юм байхаа. Тэрийг тэгэд хүмүүс хараад л гэрээсээ гүйж гарах юм байлгүй. Цаадхан тэдэнд юу гэж хэлснийг би мэдж л байна. Чи нэг жүжигчэнтэй ямар адилхан юм бэ гэсэн биз. Тэгээд л өнөөхий чинь хормоо даагуур салхи орчихгүй юу? Юу ч гэхэвдээ. Гүй энэ улс хичнээн их мөнгө зарж байж сургаж хүмүүжүүлж тавьсан. Эцсүүлд нь одоо болохоор нийгмийнхээ хүзүүн дээр зайдалж чаад цэнгэж явна шүү дээ. Улс бүр гарцтай гарч. Иван гарын хөлс болсон үзгээ тавиад босож өрөөнд дундуур холхив. Сая бичсэн зүйл өөрт нь тун зүгээр болсон. Гагцхүү улсын тухайд л нэг жаахан тэмээ болсон санагдсан юм. Тэгээд дахиад сууж улс гэдэг үгийг дараад цааш үргэлжлүүлэн бичвэ. Юу ч гэхэвдээ. Намайг нэгмүү тостой жолооч юу ч мэдэхгүй юм гэж бодоо юу та хоёр? Гэхдээ одоо энэ өгүүлгийг бичиж байгаа энэ хоёр гараараа би чи улс орондоо ашиг тус үзүүлж байдаг хүн шүү. Та нартаа сүулдэ дайралтахаараа чухмал энэ хоёр гараараа 3-ын дунд чинь дэлсээ 7 хоног эмнэлэг бараад дуулсан ч чадна. Би сүрдүүлж байгаа юм биш шүү. За тэгтээ яг хизээч тэхгүй л дээ. Гэхдээ л дайралтах юм бол чин нударгаар дайлж болно. Аавгай хүүхний дөнгөж хоншорыг харвуугүй юу наалда тавна гэдэг чи одоо тийм зөв хэрэг биш л баймаар юм.
Тээвэрт явж байхад янз янзын юм тохиолддог болохоор үгүй би ч гэсэн хэдийгээр халдсан шалтан ч гэлээ нэг юмтаа наалчж болох л байсан шүү дээ. Гэхдээ би тэхгүй. Хэрвээ би ингэсэн бол гэр бүлийн өмүүлсэн тэр эрийн өмнө би хэн болж хуурах юм? Амьтны шив шиг байгаад юм ч одоо. За, одоо юу болсныг аваад үзье л дээ. Тэр хүүхэн яах вэ? Ганц сүүлээ шарваадал хандсан зүгтээ арилдаг байж. Гэтэл үгүй энд гэр бүл өөмж байна. Дахиад шинийг босгож байгаа юм чинь гэж бодож байгаадаа тэр хүүхэн тийм биш шүү дээ. Тэр наадахыгаа ердөө л 7 хоногийн өмнөөс мэднэ. Гэтэл би сайн ч муу ч гэсэн үгүй тэр хүүхэнтэй чинь 4 жил амьдарчихсан үеийн байгаа үсттэй. Ийм юм хийж яваа хүний чинь тэнэгэл гэхээс өөр юу гэх вдэ. Улс мөнгөө зарж сургасан байдаг. Гэтэл тэр сурсан эрдэм нь хаана байна да? Улс бол тэрнийг муу сургаагүй шүү. Би эцэг эхийн сайн мэдх юм. Зэрэгэлдээ тосгонд суудгийн сайн ч хүмүүс байдаг. Гэхдээ тэр чинь бас тэгээд нэг ахлах дэслэгч ахтай хүн шүү дээ. Ахын тухай бүр гагцгүй сайн л юм дуулдаж байдгийн. Ажил сайтай улс төрийн бэлтгэл сургахад сууж байсан. Тэгсэн. Гэтэл ийм сайн улсын дундаас яагаад ийм хөлдөө толгой төрчдөг юм болоо? Би ч өөрөө гайхаад учрыг нь олохгүй байна. Би тэрний төлөө бүхнээ зориулж байлаа. Тээврээс ирэх болгондоо л одоохон уулзна гэхээс байж яддагсан. Гэтэл харалтаа. Тэжээсэн би яруу тэрийг эвдэж байгааг нь. За нэг панаал нөхөртөө дайралдаад хамаг толгой нэргсэн юм гэж саний. За би яах вэ? Өнгөрөөн л дөө. Тэгээд бүр яваад өгтөө яадаг байна. Би ойлгохгүй юм. Амьдралд янз бүрийн юм байх л та хүн алдаж унахыг алийг тэргэх үү? Хэлээгээд ямар амтан ганц амиар амьдралаа тэр чигээр нь хөнтөрч гэж байгаа юм бэ? Амьдралыг хөнтөрөхөд амархан, шинээр босгоход хэцүү шүү дээ. Тэр ч одоо нялх хүүхэд биш, 30 хүрлээ. Би бүр үнэхээр нэг гомдож байна. Тэгээд ч энэ өгүүлгийг бичиж байгаа юм. Нарийн дээрээ ярих юм бол би чинь 3 одон 4 медальтай хүн шүү дээ. Аль дэвнгэрийн гавшгаач болчих байсан даанч нэг муу талтай юу гэвэл жаахан балгахаараа бүгдийг хараачихдаг юм. Харин намайг жолооны ард согтуу хөлчөө явж байхыг хинч хараагүй, харахчгүй. Би эхнэр Людмилатагаа 4 жил суухдаа хажууд нь хүүний урманд ганц хараагаа гүмдэг. Өөрөө ч энийг батлах л байх. Би тэрнийг хизээж аашилж байгаагүй. Тэгэхэд харал да. Ингэж л өөр өшгөлж байгаа юм шүү дээ. Хэн нь гомдмоор байна да? Би чинь чулуун хөшөө биш. Хүн шүү дээ. 1-р зэргийн жолооч Иван Петин. Иван өгүүлгээ аваад гэрээс нь холгүй байдаг сонин редакцт тийш алхав. Гадаа хавар болж байсан ч тэрний сэтгэл хүйт таана. Саяхан л авгаатайгаа энэ гудамжаар клуб тийш явж байснаа санах юм. Иван тэрнтэй анх уран сайхны давтлага дээр уулзсан юм. Заримдаа эхнэрээ давтлагад нь хүргэж өгдөг байсан юм. Иван хитэйгээр давтлага гэдгийг үзэж чаддаггүй байсан ч энийг эхнэртэй ганц ч удаа дурсаж байгаагүй. Эхнэр нь давтлагаа шүтдэг, хаширээр эхнэрээ шүтдэг байж л дээ. Авгаанхаа гоо үзэгслэнг багтдаг болохоор дагуулад гудамжаар зугаалах дуртай байсан юм. Тэр бас хаварт их дуртай. Хавар дөнгөж болж эхлэнгүүтэл сэтгэл нь хөдлөн хин нэгнийг хүлээж байгаа юм шиг догдолдог юм. Энэ жилийн хаврыг тэр бас л тэсэн ядан хүлээж байсан. Одоо чухам тэр найланхаа сайхан хавар нь ирчихлээ. Газар удахгүй гэсэх төлөвтэй. Бас нар. Харин энэ удаа Иваны нүд юу хчээс тоож харна. Редакцийн газрын үүдэнд дэвссэн давс асгасан шалавчинд гутлаа чимээтэй наргагүй арчаад орлоо. Энд тэрээр урд нь ирж байгаагүй ч редакторын таньдаг юм. Хамт загасчилж явсан юмсан ч. Агээ юу энд байна уу? Гэж ширээний ард сууж байгаа хүүхнээс асуулаа. Иван энэ хүүхнийг таньдаг юм. Гэрээр нь байнга л ирж байдаг. Бас л давтлахад гүйдгүүдийн нэг нь л дээ. Эхнэртэй нь ярьж байхын сонсохноо мөнөөхөл давтлага чимэглэлийн тэрэ ярьж байдаг юм. Иван тэрнтэй зориуд мэндэлсэнгүй зүрхэн шимшрэн өвдлөө. Хүүхэн
тэрэн рүү сониучрсан хөгжилтэй гарцаар харан "Энд байдгаа? Та уулзах юм уу?" "Чухмал би нэг хэрэгээр явна" гэж хэлээд Иван хүүхнийг ширтэн дотроо. "Энд ч бас хэн нэгнийг өөрийн өшгөлхөл нөхөр байна дөө" гэж бодов. Хүүхэн редакторын өрөөнд ороод гарч ирэн "За та ороор." Редактор гэж нарганч байрын намхан ир нуруундаа зохиогүй полдгор тарганаас гадна бас халдсан тухтай ажээ. Иваныг хараад ширээний араас босон. "Өө" гэж дуу алдснаа цонх тийш цаан. "Ястай л нэг загасны цагдаа. Та дэгээ шидэж үзв үү?" "Гүй." Гэхдээ Иван өөрийн төрөх байдлаар загасчлахаар ирээгүй гэдгээ ойлгуулах гэж хичээлээ. Редакторын урам хугарсангүй. "Би нэр энэ хагасанд нэг үзээд алддаг юм уу гэж бодож байгаа. Эсвэл одоо дэмий чинь болов уу? Ер нь яг тэсвэр л дээ. Би нэг үгүүлэг авчирлаа." Цаадах нь гайхаж. "Үгүүлэлгээ? Юу таны үгүүлэг юм уу? Юун тухайн?" "Энд бүгдийг бичсэн." Дэвтрээс харвав. Редактор тэрнийг эргүүлж тойруулж харлаа. Тэгээд Иван тийш толгой өргөн харав. Манерыг их л сүрхий буйртай ширтэн. "Юу яг би одоо уншчих уу?" "Тэгвэл уг нь зүгээр л байна." Редактор суугаад уншиж гарлаа. Иван зогссон чигээр наргантай редакторыг ажиглангаа. "Энэний авгаа нь бас л давталгад явдаг байж таараа та. Яах вэ? Явж ил байг. Энэ бол яах вэ л гэж санддаг байх. Өөрөө бол янз бүрийн чимэглэл энтрийн тухай дажгүй ярина та. Гэхдээ ер нь юунч тухай ярьчихаар гар байна гэж өөр зураа бодов. Редактор инээд алдлаа. Иван хүмхийг үзв. Их хөөрхөн" гэж редактор дуу алдлаа. Тэгээд дахиад л иг маггүй хөхөрч гарахад цөндгөр гидсэн түнхэлцгэж. "Юун хөөрхөн" гэж цаадах нь инээхэ болов. Тэгснээ царайнд бүр гунигтай ч юм уу гэлтэй болж ирснэ. "Өршөөгөөрэй. Юу энэ та юу? Энэ өөрийнхөө тухай юу?" "Тийм ээ." За өнөндөө би юу ч ойлгосонгүй. Зүгээрээ цааш нь унш." Дэвтэр дээрхийг үргэлжлүүлэн уншив. Дахиж инээсэнгүй. Гэвч уншиж байгаа юм нь тэрэндээ хинээдтэй санагдаж байгаа нь илхэн харагдаж байв. Энийг нуухын тулд албаар хөмсгөө зангидаад хошуугаа цор болгох юм. Тэгэд уншиж дуусав. "Та энийг хэвлүүлэх гэсэн юм уу?" "Тийм." "Энийг хэвлэх аргагүй шүү дээ. Энд чи өгүүлэлэг биш." "Яагаад?" "Гүй ер нь ингэж л бичдэг юм байх чинь үлээ. Би уншиж байсан шүү дээ." "Та тэгэд энийг хэвлүүлж яах гэж байгаа юм бэ?" гэж редактор асуугаад Иваныг үнэхээр өрөвдсөн харцаар харав. Тэгээд "За хэвлэлээ. Тэгэд ямар ашиг гарах юм?" "Энд чинь таны юуг нөгөө зовлонгийн чинь нэмгэлэх юм гэж үү?" Иван тэр дор нь хариулсангүй хэсэг байзанснаа. "Яах вэ дээ? Тэд уншин үз." "Тэд одоо хаана байгаа юм?" "Мэдээгүй л явна шүү." Юу штэ. Эн чинь манай эндхийн сонин. Тэгэхээр тэдэнд тэргүү хүрхгүй юм биш үү? "Яах вэ? Би тэднийг олоод илгээчихнэ." "Гэхдээ тэр яах вэ? Хамгийн гол нь тэрэндээ биш юм аа." Редактор босож өрөөнд дундуур холигсноо. "Гэхдээ гол нь ямар ашиг гарах юм бэ? Яах юм? Цаадах чи энийг уншаа тэгээд эргээд ирэх юм уу?" "Хүний үнэр байдаг юм болно. Тийхгүй тэнгэр минь гэж. За танд ямар байгааг би мэдэхгүй байна. Би таныг ойлгож байна л да. Энийг хэвлүүлэх юм бол шал тэнэг хэрэг болно шүү дээ. Би энийг засаж найруулад бүр сайн болгоод нийтэлсэн ч гэсэн ялгаа байхгүй." "Людмила буцаад ирж магадгүй." "Үгүй дээ" гэж редактор чанга хэллээ. Тэрний сэтгэл нь зовж байгаа бололтой. Тэнгэр минь. Та зүгээр юу захаа бичвэл яадаг юм бэ?" "Үгүй яах вэ? Хоёулаа хамтраад бичээ л да." Иван дуугүй дэвтрээ аваад өрөөнөөс гарав. "Хөөе яха, хүлээж байл та.
Юу яа? Хамтдаа 3 дахь житгээд болоод тэгээ захиа биччихээ л да. гэж хэлэх дуард нь гарав. Иван үүдний өрөөгөр өнгөрөхдөө мөнөөх чимэглэл давтлагын талаар их мэддэг хүүхнийг хялам хийж чарсангүй. Тэр шууд гуанц чиглэн алхав. Тэнд хугас жилийн авч ганцаараа цааш харуулчаад гэрлүүгээс алгаллаа. Хармандаагаараа шургуулчаад ийш тийшээ үл харна. Сэтгэлээ тайтгаруулах гэсэн хамаг оролдлого нь бүтсэнгүй. Тэр явангаа чимээгүй уйлна. Готомжинд дэрэгдүүр өнгөрөх хүмүүс тэрнийг гайхан харах аж. Мань хүн уйлсаар л алхна. Тэр юр ичсэнгүй. Үнэндээ ч бас тун их ядарчээ. За энэ бүлэг маань энэ хүрээд өндөрлөж байгаа. За тэгэхээр сонсогчид маань бас өөртөө төрсэн сэтгэлээ манайхан юу бодож ин шүгшээний өөр ямар өгүүлэлэг номуудыг та нар маань уншиж байв та гэдгээ бас бичээрэй. За яг хоёр өгүүллийн тухайд бол би дүгнж хэлэх надад арай эртдгийн юм шиг санагдаж байна. Яг гэвэл маш гоё юм амьдралын үнэн мөнийг ингээд аясаар нь бичсэн зохиолыг дахиад сайн бодох ёстой гэж бодож байна. Яг хав тэр нөх ихний өгүүлэлэг дээр гарсан тэр хараагүй хэрнээ амьдралд ингээд бүдрэхгүй, торхгүй явсараагаа тэр гудамаа олчж байгаа тэр хүүхний тухайд бид зөвхөн одоо энэ амьдралын бүх зүйлийг нүдэрээ хардаг биш гэдгийг бас илэрхийлж байгаа тийм санаа байгаах. Тэр хүнд үзэж туулсан тэр амьдрал, тэр туршлага, тэр ухаан, тэр өвгнийг зурхад хамгийн хэцүү зурагдсан зүйл нь гар нь байлаа гэд хальт дурдгдсан те. Тэгэхээр тэр гар хүний тэр хөдөлмөрлсөн бүх юм тэр гар бүх юм хэлж байгаа учраас гэдэг тэр чигээрээ нэг юм түүх сууж байгаа гэдгийг харуулсан байхаа. Тэгээд нэрэл тэр нар жаргаж байгааг, тэнгэр муугарахыг, тэр чулуу ямар чулуу гэдгийг дөрвийн хүүхдээ алдаж амьдралд одоо нартай наргүй бүх зүйлийг үзсэн тэр өвгөн. Нэрэл мандаал жаргаад идэг нар уг нь энгийн үзэгдэл юм шиг мөртлөө гайхамшигтай биднийг одоо тэжээнд тэтгэж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан тэр өвгөн бас нэг л амьд түүх байна гэдгийг харуулсан байх. Тэгээ ерөн шүгшээний өгүүлбэрүүдийг уншихаар олон талаас нь бодож үзэж болохоор ингэ санагтаад байдаг. Бүр нэг энгийн амьдрал дотроос философийн тийм гүн санаа гаргацсан. Энгийн хүн доторх гайхамшигыг олж харах чадвар нь ер нь бол шүгшээний гол бичлэлтийн онцлог нь байдаг. Тэгэхээр энэ хоёр өгүүллийг бас Бадрагийн орчуулгаар мөн нийтлэгч Баабрын Батбаярын орчуулгаар уншсандаа таатай байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан сонсогчид манаас сэтгэлээ үлдээгээрээ юу бодогдож байна? Өөр ямар өгүүллийг бас сонсомоор байна. Сэтгэлээ үлдээгээрээ хамт байсан та нартай маш их баярлалаа. Шинжлэх ухааны таны мэдхүйн хот мөндөр суваг орон зохиол таартай үзэх сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгийг хүргэлээ. Нэвтрүүлэг YouTube-ийн хот мөндөр суваг, NTV телевиз мөн хот мөндөр радио 83.3 107 хос дэлгэнээр та бүхэнд хүрдэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах он тайм технологи зам хот мөндрийн алтан гишүүд манд дэмжиж ажиллалаа. Студид Цэнгэл баяр ажиллалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.